Монголын төмөр зам төрийн өмчит төвцөд компани хагас жилийн онцлог ажлууд. Замын өдөх бус нутгийн логистикийн төв, шилжүүлэн ачаах терминалын түрээсийн төлбөрийг нэмэгдүүлв. Монголын төмөр зам төвцөд компани гүйцэтгэх захирал О Батчулан, Улаанбаатар төмөр зам хувийн нийлүүлсэн нийгэмдгийн ерөнхий хорооны дарга Сергей Алексеевич Павловыг 2025 оны 1-р сарын 28-ны өдөр хүлээн авч уулзав. Угуулалтын үр дүн замын өдөх бус нутгийн логистикийн төвийн түрээсийн төлбөрийг 42%, замын өдөх шилжүүлэн ачаах терминалын түрээсийн үнийг 50% нэмэгдүүлсэн. Баханга хөшгийн өндийн салбар төмөр замын төслийн ажлыг эхлүүлв. Монгол Улсын засгийн газрын 2025 оны 21 болон 86 дугаар тогтоолын дагуу баригдахаар болсон Баханга хөшгтийн хөндийн чиглэлийн салбар төмөр замын төслийг 2025 оны 4-р сарын 25-ны өдөр албан ёсоор эхлүүлв. Дээрх бүтээн байгуулалтын ажилд үндэсний 110 орчим аж ахуйн нэгж байгууллагын 2500 гаруй ажилтнууд оролцсон байна. Компани нийт ажилтнуудын цалин нэмэгдүүлв. Зам тээврийн сайдаас өгсөн чиглэл болон Монголын төмөр зам төрийн өмчит компани 5 толгой төмөр зам хязгаарлагдмал хариуцлагатай компаниг гүйцэтгэх захирлын шийдвэрийн дагуу ижил төрлийн албан тушаал эрхэлдэг ажилтнуудын цалингийн зориуг арилгаж тэгшэтгэв. Цаашлаад ажилтнуудын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэх ажил арга хэмжээг авч ажиллаж байна. Их хаадын цэцэрлэг түрээлэнгийн ногоон байгууламжийн тогтчлтын ажлыг гүйцэтгэв. Тэрбум үндэсний хөдөлгөөний хүрээнд шинэ хар хором хотын их хаадын цэцэрлэг түрээлэнгийн ногоон байгууламжийн тогтчлтын ажлыг хийн хүлээлгэн өгсөн. Монголын төмөр зам төрийн өмчит төвцөд компани нь дээрх хөдөлгөөнд 2021 онд нэгдсэн цагаас хойш Улаанбаатар хотод болон өртөө зорилгуудад тогтмол мод тарьж арчилж байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны чуулга уулзалтад оролцов. Бээжин хотны 2025 оны 6 дугаар сарын 24-өөс 26-ны өдрүүдэд болсон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 2025 оны чуулга уулзалтад Монголын төмөр зам төрийн өмчит төвцөд компани гүйцэтгэх захирал О Батчулан оролцож Баханга хөшгийн хөндийн чиглэлийн салбар төмөр замын төслийн урт хугацааны санхүүжилтийн асуудлаар хэлэлцээр хэллээ. Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ байгуулж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлв. China Energy Cox нүүрс хязгаарлагдмал хариуцлагатай компани Эрдэнэс 5 толгой хувьцаат компаниас худалдан авсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэх урт хугацааны түүхэн гэрээг Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулж, ачаа тээврийн үйл ажиллагааг албан ёсоор 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр эхлүүлж, 5 толгой өртөөнөөс нүүрс тээвэрлэлтийн эхний галтаргийг хөдөлгөв. Цацад өргөн үдэж байна. Аяны алтан шар зам үлзийтэй байх болтугай. Ажил үйлс өөдөн байх болтугай. Мөнхийн хөрш хоёр улс хэн хэндэн итгэл хүлээл гэж холын замыг туулж хөгжлийг бадраах болтугай.